Сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдрийн хичээлээр 20 хүртэлх тооны нэмэх үйлдэлийг таниулах болно. Өмнөх хичээлээс сэргээн баттгахыг. За зурган дээр улаан дөрвөлжин дүрсээр 10-ыг төлөвлөсөн байна. Цэнхэр 2 дөрвөлжин дүрс нь 1-ийг төлөвлөсөн байна. Ингээд 1 10-т 2 нэгж нь 12 гэсэн 2 ордоотойг үүсгэж байна. За 10-ыг өсгөхнөөс орсны дугуй дүрс нь 10-ыг төлөөлж өснөхний гадна байгаа 3 цэнхэр нь 1-ийг төлөөлсөн байна. Ингээд 1 10-т 3 нэгж нь 13 гэсэн 3 ордоотойг үүсгэж байна. За шинэ хичээлд оръё. За 9-д нэмэх дөр буюу 10 хэтрүүлэн нэмж байгаа энэ үйлдэлийг 10-ыг өснөхөд ашиглан хэлбэр аргаар бодцгоё. 1-р нэмэгдэхүүнийг улаан дугуй дүрсээр төлөөлүүлнэ. 10 өсгөхөд нь байрлуулна. За 2-р нэмэгдэхүүнийг цэнхэр дугуй дүрсээр төлөөлүүлсэн байна. За ингээ өснөхөд багтааг үйлдсэн 3 дүрсийг өснөхний гадаа байрлуулна. Ингээд өснөх дүрсэн учраас 1 10-т өснөхний гадна 3 дүрс байна. Ингээд нийт 13. За дараагийн дог бодцгоё. 8 дээр нэмэх 3 үйлдэлийг мөн өснөхтэй ашиглан сая аргаар бодцгоё. 1-р нэмэгдэхүүнийг улаан дугуй дүрсээр тэмдэглээд 2-р нэмэгдэхүүнийг цэнхэр дугуй дүрсээр тэмдэглээ. За өснөх дөрөд өснөхний гадна 1 цэнхэр дүрс зурагдсан байна. Ингээд өснөхт 1 10-т өснөхний гадна байгаа 1-ийг төлөөлж байгаа учраас 11 гэсэн хариу гарч байна. За дараагийн дог бодцгоё. 8 дээр нэмэх 6 гэсэн нэмэх үйлдэлийг мөн өснөхтэй дүрсээр өснөхтэй ашиглан бодцгоё. За 1-р нэмэгдэхүүнийг улаан дугуй дүрсээр төлөөлүүлж байна. За ингээд 8 дугуй улаан дүрс зурагдаад. За 2-р нэмэгдэхүүнийг цэнхэр үгийн дүрсээр тэмдэглэж байна. Өснөх дөрөд өснөхний гадна 4 дүрс зурагдсан учраас 10-т 1 10-т 4 нэгж нийлээд 14 гэсэн хариу гарч байна. За дараагийн дог бодцгоё. 9-д нэмэх 9 гэсэн үйлдэлийг өснөхтэй ашиглан бодъё. 1-р нэмэгдэхүүнийг улаан дүрсээр төлөөлүүлж байна. Өснөхтөнд 1 төлж нүд үлдсэн учраас тэнд цэнхрийг байрлууллаа. Өснөхний гадна 8 цэнхэр дүрс зурагдсан байна. Ингээд 1 10-т 8 нэгж 18 гэсэн хариу гарч байна. За одоо сая үзсэн хичээлээ баттгах гэрийн даалгавар өгье. За нэгд өгсөн даалгавар болохоор өмнөх хичээлийн баттгал байгаа. 2 ордоо тоонуудыг 10-т нэгжээр нь салгана хичгнэ. Цэгийн оронд цифрыг бичнэ. За 2 дугаар даалгавар нь болохоор өнөөдрийн заасан хичээлээ сэргээн санаж 10 өснөхтэй ашиглан нэмэх үйлдэлийг гүйцэтгэх нь 1-р нэмэгдэхүүнийг улаан цэг 2-р нэмэгдэхүүнийг цэнхэр цэгт тэмдэгснийг та нар ажиглаж байгаа. За эхний бодлогыг бодсныг ажиглаад үлдсэн 5 бодлогыг гүйцээж бодороо дэвтэр цэвэрний ба тэмдэглээрэй. Хамжилт хүсье хүүхдүүдээ.